Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас цагуун нөхцөл байдалтай уялдуулан иргэд олон нийт чиглэсэн нөлөөллийн ажил арга хэмжээг тогтмол санаачлан хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл энэ удаад коронавирусны халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, орон нутгийн иргэдийг халдвар хамгааллын дийлэн баримтлагатай дэмжлэг үзүүлэх зорилгоор хариуцлагатай бай хамтдаа сэргийлэх сэдвт нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус нөлөөллийн ажлын хүрээнд эхний ээлжинд аймгийн төв буюу Жаргалан суманд нийтийн такси үйлчилгээ эрхлэж буй 150 гаруй жолоочид амны хаалт гар ариутгагч олгосон юм. Энэхүү нөлөөллийн арга хэмжээний үр дүнд жолооч нар амны хаалтаа тогтмол зүхээс гадна машиндаа гар ариутгагч байршуулан ашиглах, коронавирусны халдвараас сэргийлэх зөвлөмж материал наах зэргээр болцсошгүй эрсдлээс хамтдаа сэргийлэх боломж бүрдэж байгаа юм. За аймгийн иргэдийн төлөөлөлт хурлын ажлын албанаас бас үндсэн ажлынхаа хажуугаар олон нийт иргэд рүүгээ чиглэсэн аян нөлөөллийн арга хэмжээнүүдийг байнга тогтмол зохион байгуулдаг. За бид бас илгээлтийн эзэд тэгээд малчд руугаа чиглэсэн малчд туслах аяныг өрнүүлж исэн. За өнгөрсөн жилхэд хог биш мод тари аяныг өрнүүлж Ховд аймгийн хэмжээнд 60 гаруй мянган модыг айл өрх аж ахуйн нэгж иргэд маань бас тарьсан байгаа. За ингээд үр дүнтэй үйл ажиллагаанууд маань бас ингэж явагдаж байгаа. За үүнээс гадна бид өнөөдрийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ коронавирус COVID-19 маань нэлээд Монгол улсад ялангуяа Улаанбаатар хотод нэлээд өргөн хэмжээнд түгж байгаатай холбоотойгоор бид бас энэ аймаг орон нутгийнхаа энэ баруун бүс ногоон бүсгээд зарлалцсан байгаа. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, дор бүр хариуцлагатай байх, иргэн бүр ухамсартай байх үүднээс хариуцлагатай бай хамтдаа сэргийлье гэдэг ийм нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. За энэхүү арга хэмжээнд бид эхний ээлжинд бол таксины үйлчлэгээнд явдаг таксины жолооч нартай энэхүү нөлөөллийн арга хэмжээг хандаж зохион байгуулж байгаа. Энэ юу гэхээр бид Монрей даатгалтайгаа хамтраад энэ утасныхаа дугаар өвчөөд толон дээр наадаг. За энэ дээрс нь Ховд аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурал COVID-19 за урьдчилан сэргийлэх өвчлөөс өөрийгөө хамгаалъя. За гараа угаа маска зүг гэртээ бай гэдэг ийм уриатай. За ингээд мөн гар ариутгагч. За энэ гар ариутгагчийг үйлчлүүлэгч нартай бас гарыг ариутгаж хэрэглээрэй. За цөөн дууны маскыг бас олгож байгаа. Тэгээд ерөнхийдөө өнөөдөр 150 гаруй таксины үйлчлэгээнд жолооч нартай бид нөлөөллийн арга хэмжээг хүргэж байгаа. За сайн байна уу? Манайх аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба тэгээд энэ COVID-19-ийн цар тахлын үед хамгийн олон хүн үйлчлүүлдэг такси үйлчлэгээнийхээ жолооч нартай нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байгаа юм. За тэгээд орж ирсэн үйлчлүүлэгч нарынхаа гарыг сайхан ариутгаарай. Манайх бас өвчлөл бүртгэгдээгүй эрүүл бүс байгаа тий. Тэрнийг ингээ хадгалахын тулд бид нар ийм сайн дур ийм ажил санаачлаад явж байгаа юм. Тэгээ орж ирсэн хүмүүсийнхаа гарыг сайхан ариутгуулад үйлчлүүлэхийг зөвлөрөө ахаа. За баярлалаа, амжилт хүсье. Энэхүү нөлөөллийн ажлын хүрээнд коронавирусны халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий бусад зүйлсийг хүлээлэн өгч өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалж мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг чанд баримтлан ажиллахыг зөвлөлөө. Мөн энэхүү арга хэмжээг цаашид төрийн бусад байгууллагууд дэмжин үргэлжлүүлж шин санаачлаг өрнүүлж ажиллахыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас уриалж байсан юм.